Аудитын газраас шилэн дансны тухай хуулиа 2018 оны хэрэгжилтэнд хийсэн нийцлийн аудитын товч тайлан танилцуулъя. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15-ийн 1-ийн 1 дахь зал шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 8-3 дахь хэсэг улсын хурлын төсвийн байнгын орооны аудитын сэдэв батлах тухай 2018 оны 1-р тогтоолыг үндэслэн төрийн аудитын байгууллагаас шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн 2018 оны цаг хугацааг хамруулан аудит хийлээ. Аудитыг 3 зорилтын дор хийж гүйцэтгсэн. За тус аудитор шилэн дасны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн 1, 3.1-ийн 2, 3.1-ийн 3-т хамрах улсын төсвийн 32 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа 869 байгууллага, аймаг нийслэлийн 22 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа 4079 байгууллага буюу нийт 4948 байгууллагыг аудитын төвүүрт хамруулан 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 31-ний өдрөг дуустал хугацаанд хууль заасан мэдээллийг хугацаанд нь шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулсан эсэхийг шалгасан. За мөн нээлттэй нийгэм форум төрийн бас байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн 4, 3.1-ийн 5-д хамаарах улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт төсөөлөх хөтөлбөр арга хэмжээ ажил үйлчлэгээ гүйцэтгэж байгаа аж ахуй нэгж байгууллагууд болон төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчлэгээг хууль тогтоомж гэрээний үндсэн дээр гүйцэтгэгчдийн шилэн дансны нэгдсэн цахим хуудасд байршуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийлгэн илрүүлсэн дүнг аудитын тайланд нэгтгэсэн болно. Дээрх аудитын тайлангаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн болно. Шилэн дансны тухай хуулинд заасны дагуу төсвийн удирдлагыг хэрэгжүүлсэн шийдвэр үйл ажиллагааг 2018 оны бүтэн жилийн байдлаар улсын төсвийн ерөнхийлөн захирагчид тэдгээрийн харьяа байгууллагууд 90.2%, аймаг нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч тэдгээрийн харьяа байгууллагууд 89.3% гүйцэтгэлтэйгээр тус хэрэгжүүлсэн байна. Мөн аудитын нэгтгэсэн дүнгээр улсын төсвийн ерөнхийлөн захирагчдын 869 байгууллагын шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 90.2%, буюу өмнөх аудитын дүнгээс 3.5%-аар, аймаг нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчдын харьяа 4079 байгууллагын хэрэгжилт 89.3%, буюу өмнөх аудитын дүнгээс 3.1%-аар тус өссөн үзүүлэлттэй байна. Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллага албан тушаалтнууд 2018 оны байдлаар шилэн дансны нэгдсэн цахим хуудасд мэдээлэл байршуулахдаа дараах нийтлэл зөрчлүүдийг гаргасаар байна. Нэгдүгээр төрийн болон орон нутгийн өмчөд хуулийн этгээд төрийн өмчөд үйлчлэгээний газрууд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн хамрагдсан боловч зарим байгууллагууд хууль заасан мэдээллийг хугацаанд нь бүрэн байршуулаагүй байна. Орон нутгийн төсөв, түүний төсвийн захирагчид шилэн дансны мэдээллийг байгууллагын мэдээллийн самбартаа бүрэн байршуулах нийтийн стандартыг гаргаж мөрдүүлээгүй байна. Хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг төр орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компаниуд болон улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуй нэгж байгууллагууд мөн төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг хууль тогтоомж гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч байгууллагууд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн хамрагдаагүй, хууль заасан мэдээллийг бүрэн мэдээлээгүй байна. Мөн эдгээр байгууллагуудын шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төсвийн ерөнхийлөн захирагчид хяналтыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүй явсаар байна. Бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн нийтийн хурал хөндлөнгийн хяналтын хангалтгүй хэрэгжүүлсэн хэвээр байна. Өмнөх аудитор өгсөн албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн хэдиж зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна. Санхүү төсвийн асуудал эрхэсэн төрийн захиргааны төв байгууллагаас шилэн дансны нэгдсэн цахимт хуудсанд хөгжүүлэлт хийх шаардлагатай байна. Иймд улсын хэмжээнд 661 байгууллага албан тушаалтанд зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хөргүүлж, 46 байгууллагын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцоолох санал хөргүүлж, аудитын явцад илэрсэн материалын бус зөрчилд тухай бүрэн залруулах зөвлөмж өгч ажиллалаа. Цаашид засах шаардлагатай хэд хэдэн зүйлсийг та бүхнээс онорт хүрэхийг хүсэж байна. Шилэн дансны тухай хуулийн 2015 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд төрийн аудитын байгууллага тус хуулийн 8 дугаар зүйл заасны дагуу хуулийн хэрэгжилтийн байдалд 2015-2016 онууд тус бүр 2 удаа, 2017 онд 1 удаа, 2018 онд 1 удаа аудитыг гүйцэтгэж, тайланг улсын хуралд хүргүүлж олон нийтэд мэдээлсэн. Төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд гүйцэтгсэн 6 удаагийн аудитаар хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн 1, 3.1-ийн 2-т хамаарах байгууллагуудын гаргаж буй зөрчил, шалтгаан нөхцөлийг дуржиж, хэрэгжилтийн байдлыг дэлгэрэнгүй тайлагнан хүргүүлж байсан бөгөөд шилэн дансны тухай хууль болон холбогдох журамд нэмэлт өөрчлөлт ороогүй тул өмнөх тайланд дурдсан зөрчил хэвээр байна.
Тухайлбал өмнөх тайлангуудаар шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29-р тогтоолоор батлагдсан шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга нийтлэг стандартыг тогтоох журмын эрх зүйн зохицолтуудыг боловсронгуй болгох шаардлагатай талаар дурдж Монгол Улсын ерөнхий сайд, Монгол Улсын сангийн сайд нарт зөвлөмж хүргүүлж байсан. Уг зөвлөмжийн хүрээнд Монгол Улсын ерөнхий сайдын 2018 оны 154 захирамжаар шилэн дансны тухай хуулийн болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга 2018 оны А-дрон 210 дугаар тушаалаар шилэн дансны тухай хуулийг шинжлэх бусад хууль тогтоомжид нийцүүлэх, шилэн дансны цахим хуудас тавигдах мэдээллийн агуулга нийтлэг стандартыг тогтоох журмыг шинжлэх, нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлэх, санал боловсруулах дэд ажлын хэсгийг тус байгуулагдсан ажиллаж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.